Сайн байна уу үзэгчдээ? Та бүхнийг амгалан айлтгая. Би Бадарчин Жаргалмаа. За энэ арга зүгт та бүхэнтэй уулзаж ярилцахаар студидтэй Улсын дэд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн Батсуурийг өрсөн байгаа. Ингээд урилгыг хүлээж хүрэлцээс таних баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээ бас энэ орой мэндийг хүргье. За тэгэхээр Монгол Улсад бас захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 10 жил болж байгаа. Тэгэхээр энэ өдрүүдэд бас та бүхэн баяр тэмдэглэж байгаа хэрэг. Ер нь 10 жилийн хугацаанд захиргааны хэргийн шүүх ямар хөө хүлээж аваа явуулсан болоо? Яг шүүхийн гол зорилго нь ер нь юу байсан юм бол? Тэгэхээр захиргааны хэргийн шүүх Монгол Улсад байгуулагдаад 10 дахь жилийн өрөө үзэж байна. Тэгээ иргэд маань бас гайхчихж магадгүй яахлаараа энэ шүүх ингээд 10 жил болж идэх ингэж. Тэгэхээр захиргааны шүүх бол зөвхөн ардчилсан улсад байдаг юм шүүх. Тийм учраас бидний өмнөх хөгжлийн буюу тэр 70 жилийн социализмын үед бол байх боломжгүй. За яагаад байх боломжгүй гэхээр энэ шүүхийн гол зорилго нь албан тушаалтан төрийн байгууллагын одоо хууль бус шийдвэр нь иргэдийн эрхийг хөндөж ийн гэж үзэх юм бол хамгаалдаг шүүхийн тогтолцоо. Тийм учраас дарангуйлдаг гэдэг юм уу ийм нийгэмд огт яригддаггүй. Харин ардчилсан төрийг өөр нь хинж болдог ийм тогтолцоонд яригддаг ийм шүүхийн одоо загвар юм аа. За тийм учраас одоо үндсэн хуулинд бол захиргааны шүүхтэй байж болно гэж заасны дагуу 2002 онд бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг батлаад 2004 оны 6 сарын 1-нд үйл ажиллагаа явуулж ирсэн байгаа. Ингээд одоо 10 дахь жил нь болж байна. За энэ хугацаанд бол захиргааны хэргийн шүүх анхан шатндаа бол 7500 орчим хэрэг бол шийдсэн байж байгаа. За давзаалтах шатндаа бол 3500 орчим хэрэг, дээд шүүх буюу хяналтын шатндаа 1800 орчим хэрэг шийдсэн байдیں۔ За зүгээр энэ тоон дотор ингээд аваад үзэх юм бол 61 орчим хувь нь бол цэвэр иргэдийн талд нь гарсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэд заргаа авсан гэсэн үг. Тэгэхээр бас ер нь захиргааны одоо өөрөөр хэлбэл эрх мэдэлтнүүдийн одоо хууль зөрчиг тохиолдолд нэлбэг байдаг гэж одоо дүгнэж болох уу энэ дөнгөс? Тийм. Тэгэхээр энэ шүүх байгаагүй байхад бол одоо иргэд хандах газар тогтолцоо байхгүй байлаа шүү дээ. Тийм учраас манай төрийн байгууллага маань хууль зөрчиж гин үгүй гэдгийг бид нар мэдэхгүй. Энэ асуудал бол нөгөө сүүдэрт байсан гэж хэлж байна. Ийм хамгаалдаг тогтолцоо бий болоод эхлэлээр иргэд тэр нөгөө сүүдэрт байгаа асуудлыг чинь шүүх рүү авчиж хянуулаад эхэлж байгаа. Тэгээ хянуулаад эхлэхээр нөгөө хууль бус үйлдэлүүдийг чинь шүүх гаргаад хүчингүй болгоод шийдвэрүүдийг хүчингүй болгоод эхлэлээр нөгөө захиргаа чинь сүүдэрт байсан бол одоо ил болчихж шүү дээ. Ил болоод эхлэнгүүт өөрийнхөө үйлдэл нөгөө шийдвэрүүдийг чинь хуулийн дагуу одоо хууль зөрчихгүй тулд гаргадаг ийм байдал руу орж эхэлж байна. Тэгэхээр захиргааны шүүх өөрөө төрийн байгууллагыг хуулийн дагуу ажиллахад нь одоо ингэж төлөвлөж байна гэсэн үг тийм ээ. Тэр яг энэ нөлөөллийг ер нь яг хэр одоо мэдэрч байна. Өөрөөр хэлбэл захиргааны одоо хэргийг хандах иргэдийн хандлага ер нь багасч гин үү, буурч гин үү? Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх байгуулагдсан үр нөлөөлөл 10 жилийн хугацаанд ямар байна гэж та бүхэн тодорхойлно. Тийм. Тэгэхээр ихсэж байгаа гэж би хэлэх гээд байгаа. Иргэдийн хандлага. Тийм. Анх бол жишээлбэл 2004 онд захиргааны шүүх байгуулагдахад 100 орчим хэрэг шийдэжсэн. Одоо бол 1100 шийдэж шүү дээ улсын хэмжээнд. Тэгэхээр энэ чинь юу гэхээр 10 дахин өссөн байж байгаа. Энэ нь захиргааны хууль бус ажиллагаа тийм их хэмжээтэй байна уу гэхээс илүүтэйгээр иргэд энэ захиргааны байгууллага энэ шийдвэр нь хууль ёсны үгүй юу гэдэг зүгээр асуулт шүүхэд тавиад үндсэлтэйгүй гэдэг асуулт тавиад хариу авчихна гэсэн. Энэ зүгээр эрхээ хамгаалдаг тогтолцоо учраас энэ бол байдаг хэв үзэгдэл гэж ойлгож байна. Тэгэхээр ихсэж байгааг бол захиргааны одоо хууль бус шийдвэрүүд улам их гараад байна гэж ойлгохоос илүүтэйгээр иргэд шүүхийг өөртөө үйлчлүүлдэг тийм одоо хэвшил соёл бий болж байна гэж ойлгосон зүйтэй байна. Тод жишээн дээр олон нийтийн мэддэг жишээн дээр би бас асууж бодож байна. Өөрөөр хэлбэл нөгөө төрийн албан хаагчдын эмнэлгийн асуудал хууль зүйн яамнаас гаргаад нөгөө эмнэлэг нь өөр байрыг авах хэрэгтэй тийм ээ. Одоо нөгөө хууль зүйн яам хамгийн сүүлд прокурор ингээд би байр авахгүй гэл асуудал гарсан. Энэ бол захиргааны хэрэгээр шийдвэрлэх хэрэгтэй асуудал байх л да. Гэтэл иргэний одоо шүүхээр ороод энэ асуудал шийдэгдэж байсан. Энэ юу юм ямар учиртай вэ? Тий. Тэгэхээр та бол яг энэ одоо маргаантай гол асуудлыг асуудал л да. Тий. Тэгэхээр иргэдийн үед ингээ ойлгомжгүй болчихж байгаа. Зарим захиргааны байгууллага нь иргэний шүүхээр явчихдаг. Зарим нь болохоор ягаад ингээ захиргааны шүүхээр яваад байгаа юм бэ? Уул нь анх 2004 онд энэ хуулийг гаргахдаа засгийн газар сонгуулийн ерөнхий хоороо гэдэг хоёр байгууллага захиргааны шүүхийн хяналтанд оруулсан шийдвэр. Үндсэн хуулийн цэцээс болохоор энэ нь үндсэн хууль зөрчиж байна гэж өөрөөр хэлбэл үндсэн хуульд юу гэдэг вэ гэхээр засгийн газар шийдвэр хууль тогтоом зөрчих юм бол өөрөө юм уу их хурл хүчинг болгоно гэсэн юм заалт байдаг. Тэгэхээр энийг зөрчиж байгаа гэж үзээд нөгөө талаас засгийн газар ч өөрөө үндсэн хуулийн байгууллага.
үндсэн хуулийн байгууллагууд ихэвчлэн үндсэн хуулийн цэцэд хянагддаг тийм ээ. Тийм учраас үндсэн хуулийн цэцэд байхын зүйтэй гэдэг ингээд захиргааны иргэн шүүхийн хяналтанд байхгүй маа гэдээ авсан юм. Тэгээ энэ дагуу авсан чинь засгийн газар чинь үндсэн хууль зөрчдөг нэг үйлдэл хийж болно. А зүгээр хууль зөрчдөг бас нэг үйлдэл хийж болно шүү дээ. Тэгэхээр үндсэн хууль зөрчдөг асуудал нь үндсэн хуулийн цэцээр хянагддаг. Зүгээр хууль зөрчдөг асуудал нь үндсэн хуулийн цэц авахгүй шүү дээ. Тэгэхээр энийг хааш нь хандах вэ гэхээр цэц захиргааны шүүхээс аваа ицсэн чи одоо иргэний шүүх рүү өгсөн байхгүй. Тэгэхээр иргэдийн хувьд одоо ойлгомжтой болж хэлж байна. Зарим захиргааны байгууллага нь иргэний шүүхээр, зарим нь захиргааны шүүхээр. Би яагаад энийг захиргааны шүүхтээр байх нь зөв гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр захиргааны шүүгч өөрөө мөрдөн шалгах зарчмын дагуу ажилладаг. Мөрдөн шалгана гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нотлох баримтыг одоо талууд гаргаж өгснөөс илүү ийм нотлохонд шаардлагатай гэж үзэх юм бол төрийн байгууллагын ямар ч архив руу саадгүй нэвтэрч өөрөө авах хэрэгтэй. Давуу эрх хэрэглэдэг. Тэгэхээр яагаад энэ мөрдөн шалгах зарчим байдаг вэ гэхээр нэг талд нь иргэн, нөгөө талд нь захиргаа гэдэг хоёр тэнцвэргүй хоёр одоо итгээд маргаж байна шүү дээ. Ямар ч тохиолдолд төрийн байгууллага захиргааны одоо байгууллага чинь одоо давуу эрэхтэй байж харагдана. Тийм учраас энэ хоёрын харилцааг шүүхтэр тэнцвүүлэхийн тулд шүүх өөрөө одоо нотлох баримтыг өөрөө цуглуулдаг. Тэгэхгүй бол тоо хоёр цуглуулад ирээ гэх юм бол захиргаа бол ялах юм а илүү сайн цуглуулна шүү дээ. Тийм учраас захиргааны шүүхийн мөрдөн шалгах зарчим гэдэг зүйлээр иргэний шүүхээс ялгагддаг учраас засгийн газар ялангуяа төр захиргааны хамгийн том байгууллагууд бол захиргааны шүүхийн хяналттай байх нь зүйтэй гэсэн ийм л бодолтой байдаг. Захиргааны шүүхийн бүтцийг сонирхож болох өөрөөр хэлбэл мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулдаг гэхээр арай мөрдөн шалгах тийм үйл ажиллагаа явуулдаг арай өөр байдаг үгүй юу? Тий хамгийн гол ялгаа нь л энэ байгаа. Мөрдөн шалгах. Мөрдөн шалгах гэдэг маань та одоо ийм л нотлох баримт гаргаж өгч чинь би өөрийг чадахгүй байна гэж ивэл таны хүсэлтийн дагуу захиргааны бүх одоо баримтуудыг архив руу нөрөөд үзлэг хийгээд төдөлзүүлж агаад актыг бүгдийг ингээд шалгачдаг. Бид нар бол нөгөө эрүүгийн мөрдөн одоо шалгах, мөрдөн байцаах гэдэг мэддэг шүү дээ. Нэг гомдол өгчвөл төрийн мөрдөн шалгадаг ажиллагаа явуулдаг. Яг тэрэн шиг захиргааны шүүхэд иргэн үндслэлтэй л гомдлоо асуудлаа тавьчихад шүүх өмнөөс нь шалгаа авчна гэсэн үг байхгүй. А иргэний шүүгч нь би өөрөө асуудлаа тавь, дээрээс нь би өөрөө тэрийг хамгаалах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Энэ захиргаа юм буруутай юм а гэж. Тэгэхээр эн чинь бас зовлон байгаа зү. Нэг талд нь төр гэдэг одоо асар том эрх мэдэлтэй субъекттэй маргалдна гэдэг. Тэгэхээр энэ мөрдөн шалгах зарчмаар бол хамгийн гол ялгаа байна. Бид өөр захиргааны хэргийн шүүхэд иргэд хандах тэр хандлагаа юу хэр зөв мэддэг. Өөрөөр хэлбэл тийм ээ гомдлоо хэр зөв гаргаж чаддаг. Мэдээж анх бол манай иргэдийн хувьд бол энэ шүүхэд нэхэмжлэл гэж ярьдаг л да. Яаж бичих ёстой байсан бэ гэдгийг бол мэдэхгүйсэн бол одоо бол харьцангуй цэгцэрч эхэлж байна. Тэгэхдээ би бол нэг зүйлийг бас энэ хэлмээр санагч байна. Түрүү хэлсэн 7500 орчим хэрэг шийдээ тэрний 61% иргэдийн талд арчлаа. Тэгэхээр дандаа л захиргааны шүүх иргэдийн талд шийдэх зорилготой байдгийг гэж бас ойлгож байна. Тулд хоёр нөхцөл хангагдсан байх хэрэгтэй. Нэгдүгээр тэр маргаж байгаа тэр албан тушаалтны шийдвэр чинь хууль зөрчсөн байх хэрэгтэй. Хоёрдугаар тэр шийдвэрийн улмаас таны эрх ямар нэгэн байдлаар хөндөгдсөн байх хэрэгтэй. А хэрвээ тэр захиргааны шийдвэр чинь хууль зөрчөөг байх юм бол уучлаарай та заргаа авч чадахгүй шүү дээ. Жишээ нь одоо газрын хуулийн дээр газраа 2 жил дараалан зориултын дагуу ашиглаагүй бол газрыг чинь эрхийг хүчингүй болгоно гэж байж байна. Та одоо жишээлбэл нэг газартай байж байгаа тэрийгээ зориултын дагуу ашиглаагүй бол нийслэлийн засаг дарга захирамж гаргаа таны газрын эзэмших эрхийг хүчингүй болгочлаа. Тэгэхээр та одоо захиргааны шүүхэд хандах нь шүү дээ. Хандлаа. Бид нар шалгаад үнэхээр та ашиглаагүй 2 жил дараалан ашиглаагүй бол засаг даргын захирамж зөв л байна шүү дээ. Тэгэхээр засаг даргын захирамж хуулийн дагуу гараад тэгээ таны эрхийг зөрчсөн бол шүүх бол хамгаалж чадахгүй шүү дээ. А хууль давж гიშгээд хуулиар зөвшөөрсөн тэр орон зайнаас даваад иргэний эрх рүү халдсан тэр зүйлийг л одоо таслан зогсоодог ийм шүүх гэж ойлгож байна. Захиргааны хэрэг. Тэгэхээр тухайн одоо засаг захиргааны байгууллагаас эрх мэдээллүүдээс гаргаж байгаа шийдвэр хин нэгний иргэний эрх ашиг хороосон байх юм бол захиргааны хэргийн шүүхт хандах нэ. Зөвхөн магадгүй тухайн байгууллагын эрх мэдэлтэй хууль зөрчсөн байвал иргэний хэрэгээр шийдвэрлэгдэх ёстой. Эрх мэдэлт нь яг адилхан албан тушаалтан байгууллага хоёулаа ордог. Зүгээр тэр засгийн газар сонгуулийн ерөнхий хороо гэдэг хоёрыг бол ингээ аваа ицсэн хуулиар нь. Бусд нь одоо л ерөнхий сайд ороод сайд агентлагийн дарга бүх одоо яамны газар албан тушаалтан бүх төрийн захиргааны албан тушаалтан орон нутгийн өөр өдөртөсний хурлын тогтоол засаг дарга
энэ бүх байгууллагууд ордог гэж ойлгож байна. Тас орон нутгийн одоо тогтоох шийдвэр гэж хэллээ шүү дээ. Бас нэг инээдтэй гэж би өөр ойлгоод байгаа даа. Булган аймгийн иргэдийн хурал нэг сумын иргэдийн хурал шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингү болгох суугаа гэсэн тогтоол гаргацсан. Тэр нь фэйсбүүкээр явж ирсэн л да. Тэгээд би за шүүхийн хурал иргэдийн хурал ингээд шүүхийн шийдвэрийг иргэдийн хурал нь хүчингү болгох шиг болдгийм байна гэж инээдчихлээсэн л да. Энэ инээдтэй практик. Тийм энэ одоо инээдтэй бас эмгэнэлтэй гэх юм одоо Монголын одоо Монголд байгаа төр зураг юм да. Зүгээр захиргааны шүүх одоо 10 жил болж байна. Одоо энд 10 жилийн хугацаанд хамгийн том тулгарч байгаа бэрхшээл нь шүүхийн шийдвэрийн биелэлт л байгаа. Одоо гарсан шүүхийн шийдвэрийн 2 шийдвэрийн нэг нь л биелдэг. 50% биелдэг гэж боддог байхгүй. Яагаад ийм байдалд хүрч вэ гэхээр нэгдүгээрт манай энэ төрийн захиргааны байгууллагад энэ захиргааны иргэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хандлага аяндаа сууж эхэлж байна шүү дээ. Аяндаа сууж эхэлж байна. Яг саяных шиг юм жишээ маш олон байгаа. Энэ бол олон байгаа. Тий, олон байгаа. Жишээ нь одоо юу гэдэг нь төрийн албан хаагч үндэслэгүй ажлаас алагдчихлаа. Захиргааны шүүхэд нэхэмжил гаргаад ялцчлаа. Буцаагаад ажилтан тогтоолоо. Тэгэхээр 5 дахь өдөр ажилд наваад нэгд өдөр өглөө буцаагаад яах вэ? Халчдаг шинэ тушаал гаргаад. За маа шинэ тушаал энэтэй одоо дахиад марга. Тэгэхээр энэ юу гэж нэ гэхээр манай энэ захиргааны байгууллага өөрөө шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх одоо хандлага нь байхгүй шүү дээ. Бидний энэ шүүхийг одоо хуулбарлсан гэх юм уу да мэдээж нутагшуулсан л да. Хуулбарлсан Герман улсад захиргааны шүүх нь 160 жил болсон байхгүй. Тийм учраас өнөөдөр Германы шүүгч нартай ингээд яриад бид нар захиргааны шүүхийн шийдвэрийг албадан биелүүлдэг болёо. Гэхдээ нөгөө хэд ойлгодгүй. Яахтаараа танай төрд тангар үрсэн албан тушаалт нь хуулийн хүчинд өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй ингээ гайхаад байдаг. Үгүй энэ Монголд байна харин гэдэг. Энэ жишээ гэхэлэр үгүй ямар санаа энэ Германд ийм хязгаар тохиолдол баг. Хэрвээ шүүхийн шийдвэр гарлаа албан тушаалтанд өглөө тэрийг биелүүлэхгүй бол өөрөө нөхцруулах үндэслэл болно. Яг тэгвэл энэ хууль зөрчиж байна гэж ойлгодог. Манайд хууль зөрчиж байгаа нь одоо юу гэдэг нэг шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа нь байж болох юм шиг нэг хандлага байна шүү дээ захиргааны байгууллагад. Энэ одоо бол гэхдээ айжмдаа багасж байна. Харьцангуй. Ялангуяа нийслэлийн хэмжээнд бол энэ саяных бол орон нутгийн жишээ байна шүү дээ. Орон нутгаар ялангуяа иргэдийн хурал чинь 4 жилийн хугацаантай гарч ирдэг учраас иргэдийн нөгөө хуулийн мэдлэггүй хэсэг иргэд сонгогдонгуудаа ийм шийдвэр гаргаж шít. Баян ингээд төрийн байгууллагад ажиллаж байгаа энэ Улаанбаатар хотын төрийн төв захиргааны байгууллагууд байна шүү дээ. Эдний бол хувьд бол шүүхийн шийдвэрүүд харьцангуй хүлээж авдаг болж эхэлж байна. Ер нь захиргааны иргэн шүүх хөдөө орон нутгийн гэсэн мэдээж гарч дараа тийм ээ аймаг орон нутгийн засаг захиргаа одоо төрөний 5 тэр ярьсан жишээ шүү дээ. Аймаг орон нутгад салбар зүйлд ажилладаг юм танах. Ер нь яаж захиргааны шүүхийн зүгээр бүтцийг ярих юм бол улсын хэмжээнд 20 захиргааны анхан шатны шүүх байдаг. За энэ бол аймаг болгонд нэг байгаа. Харин Сэлэнг Дархан 2 дундаа нэг захиргааны шүүхтэй, Булган Орхон 2 дундаа нэг захиргааны шүүхтэй. Энэ хоёр ойрхон учраас захиргааны шүүхэд нэг ингээ 20 шүүх, нийслэлд нэг нийслэлийн захиргааны шүүх 20 дугаар шүүх гэж нэрлэдэг. Ингээд 20 шүүх. За энэний дээр бол захиргааны давзаалтах шатны шүүх гэж улсын хэмжээнд ганц шүүх байгаа. Хуулиар бол 13 шүүгчтэй байхаар орон тойг нотолсон. За энэний дээр бол улсын дээд шүүхийн захиргааны иргэн танхим гэж байгаа. За энэ бол зөвхөн хууль одоо анхан болон давзаалтах шатны шүүхийн шийдвэр хууль буруу зөв тайлбарлаж хэрэгэлсэн үү юу? Эсвэл одоо хүний одоо энэ саяны хэргийг шалгаж шийдвэрлэх явцдаа энэ хуулиар тогтоосон журам зөрчсөн үг гэдэг хоёр хүнслэлээр дээд шүүх хяналт тавьдаг. Манай бол иргэд одоо юу гэдэг шүүхийн 3 шат гэж ингэж ихэвчлэн ойлгох гэдэг. Би бол энэ үндсэндээ шийддэг газар бол анхан шатндаа шийддэг. За. Анхан шатндаа шийддэг газар нь. Би одоо үйлдвэрийн газараар төсөөлөх юм зүгээр энгийн төсөөлөл авах юм бол үйлдвэрийн газар төсөөлөх юм бол яг анхны одоо талах барьж байгаа ажил чинь үйлдвэр дээр яг талхаа бариул явна. Давзаалтах шатны шүүх гэдэг бол яг цэхийн мастер гэдэг юм уу тэр төвшөнд байхгүй. Чамаас шалгаж. Одоо хараад явна. Талах үйлдвэрлэлийн процесс хэвээ өгдөж байна. Тодорхой хэмжээний бага зэргийн алдаа гарвал засна, залруулна. Дээд шүүх гэдэг бол менежер байхгүй. Хяналт тавьдаг. Бүх шүүхийн шийдвэрүүдэд Монгол улсад яаж гарч байна. Энэ хяналтыг одоо бүх шийдвэр дээд шүүхээр орж иж хянагдах албагүй шүү дээ. Зөвхөн жишээлбэл талхны үйлдвэр дээр технологийн алдаа гарах юм бол эсвэл одоо нэлээд ноцтой алдаа гарч иж менежерт асуудал тавигдана шүү. Тэрнээс наан бол цехийн одоо мастер гэдэг махлагч өөрийнхөө төвшин шийдэл яваад байна. Тэгэхээр тийм ноцтой алдаанууд гарах юм бол дээд шүүхэд ирдэг болохоос бүх одоо шүүх хэрэг маргаан дээд шүүхээр эцэлэгжиж шийдэгдэг гэж ингэж ойлгож болохгүй. Ер нь та иргэдийн шүүхийн тухай мэдлэг хэрэг нэж ойлгодог вэ? Харьцангуй сайжирж байгаа гэж ойлгодог.
Яг одоо үглээ. За энэ манай шүүхтэй зүгээр холбол түрүү хэлсэн анхандаа 100 одоо нэхэмжил хүлээж авч ирсэн бол 1100-аар авчихсан. Энд чинь зөвхөн шийдэж байгаа хэрэг. Хүлээж авч байгаа нь бол 2000-аар авчиж байгаа шүү дээ. Бид нар энэс талын жишээлбэл буцааж байгаа. Яг гэвэл манай захиргааны хэргийн шүүхэд байдаг нэг онцлог нь өгөхлөөр нэхэмжил болгоныг авдаг. Энийг заавал урьдчилан шийдвэрлүүлдэг. За тийм явуулж байна. Энэ нь жишээлбэл газрын одоо газрын асуудлаар дүүргийн засаг дарга захирамж гаргаад таны газрыг хүчинг болгочих юм бол дээчтний буюу нийслэлийн засаг даргад асуудлаа тавь. Дээчтний. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төрийн байгууллагт алдаагаа өөрөө хянаад засах боломж олгож байгаа байхгүй. Тийм тогтолцоо. Тэгээд хэрвээ дээчтнийх нь үзээд энийг өөрчлөх боломжгүй гэж үзэх юм бол шүүхэд ханддаг. Тэгэхээр одоо бол шүүх бий болсны дараагаар иргэдийн эрх зүйн соёл бол харьцангуй дээшилж байна гэж би ойлгож байгаа. Өмнө нь бол бид нар дуудагддаг гэж ойлгож байлаа шүү дээ. Социализмын үед. Одоо бол иргэд бол шүүхтнэ гэдэг бол зүгээр эрхээ хамгаалдаг миний нэг арга хэрэгсэл гэж харж шүү дээ. Энэ бол маш эерэг зөв хандлага гэж барьж байгаа. Шүүх бол иргэдэд үйлчлдэг байгуулдаг болохоос биш иргэдийг авчирч шийтгэдэг байгууллага биш шүү дээ. Тэгэхээр захиргааны шүүх бол төрийн байгууллага албан тушаалтнаас таны эрхийг л хамгаалж байгаа юм л үйлчлэгээний байгууллага. За баярлалаа их үзэгчдээ. Миний өнөөдрийн зочин улсын дэд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн Батсуур за ярьслах хэд ормын дараа үргэлжлэх болно. Хөтөлбөрийн хавар цаан тоологч та бүхэнд баярлалаа. Би Бадар Шинжаргалмаа. Өнөөдөр улсын дэд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн Батсууртай ярилцж байгаа. Захиргааны хэргийн энэ шүүхийг бэхжүүлэхийн тулд хууль эрх зүйн ямар өөрчлөлт юу хэрэгтэй гэж та бүхэн үзэж байгаа. 10 жилийн практикаас бид бас одоо нэг харж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм, тэгэлгүй яг. Тэгэхээр одоо сая бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс шүүхийн шинтгэлийг эхлүүлээд 6 багц соёлыг батлуулаад одоо бол суур хуулиуд явж эхэлж байна. Нөгөө эрүүгийн хууль, гэмтрийн хууль тийм ээ. Гэмтрийг хянан шийдвэрлэх хууль. Яг энэний араас ямар хууль орох гэж байна гэхээр захиргааны хамгийн нэгдүгээрт ерөнхий хууль гэдэг юм орох гэдэг байна. За энэ ямар учиртай хууль юм бэ гэхээр одоо манай албан тушаалтнууд бол салбарынхаа хуулиар үйл ажиллагааг зохицуул гэж байгаа. Жишээлбэл байгаль орчны байцаагч нар гэдэг юм уу, байгаль орчны яамны үйл ажиллагаанд байгаль орчныхаа хуулиар ч гэдэг юм. Нийгмийн даатгалын байцаагчийн хууль, нийгмийн даатгалын хуулиар. Гэтэл энэ албан тушаалтан байгууллагууд чинь нэг шийдвэр гаргахдаа эсвэл иргэдийн өргөдөл гомдлыг одоо хянж үзэхдээ асуудалд байгууллагынхаа тодорхой зорилго ажлыг төлөвлөхдөө нэг хууль эрх зүйн орчин байх хэрэгтэй даа. Жишээлбэл ажлынхаа эх 5 жилд ийм одоо газар зохион байгуулалт хийнэ гэдэг иргэдийн хурал төлөвлөхдөө тэр төлөвлөгөөнд тэр газар дээр нь байгаа иргэдийн саналыг нь авдаг. Тийм ээ, хилэлцүүлдэг. Тэгээд өргөдөл гомдол гарах юм бол тэрийг шийддэг. Хууль заасан хугацаатай. Энийг нь ингэж хариу өгнө гэдэг юм. Ийм ерөнхий нэг хуулийн орчин байхгүй байгаа байхгүй манай. Тэгэхээр ийм хуулийг одоо бий болгох гэж захиргааны ерөнхий хууль гэдэг хуулийг бол засгийн газарт хууль зүйн яамнаас өргөн барьсан байна. Энэ хуулийг нэн дараа батлуулж иж манай захиргаа гэдэг төр гэдэг юм чинь нэг хуулийн стандарт руу орж эхэлнэ. Нэгдүгээрт. За хоёрдугаар энэний дараагаар захиргааны эрх хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсэг маань дахиад хууль боловсруулж байгаа энийг өргөн байна. Энд хамгийн нэгдүгээрт энэ иргэдийн дунд ойлгомжгүй байгаа ямар нэг иргэний хэрэгээр яваад байгаа, ямар нэг захиргааны хэрэгээр яваад байгаа гэдгийг багслах хэрэгтэй. Төрөний би нөгөө танд хэлжсэн засгийн газар энтер гэдэг асуудлаа нааш нь татах хэрэгтэй. Хоёрдугаарт одоо бол энэ нөгөө маргаан мань хараад үзэх юм бол ингээд газрын төрийн албаны ингээд янз янзын маргаан шийдэж штэ. Гэтэл зарим нь бол эн чинь богино хугацаанд шийдэхгүй бол нийгэм улс төрийн нөхцөл байдал нь хүлээж авахгүй тийм шүүхийн шийдвэрүүд гарч байгаа байхгүй. Бид нар одоо сайн мэднэ сонгуулийн маргаанууд захиргааны хэргийн шүүх шийддэг. Гэтэл 2012 онд сонгуул боллоо гэхэд орон нутгийн сонгуулийн маргаан жишээлбэл өчигдөр хүртэл уржигдөр шүүх хурал нь явж штэ. Энд чинь өнөөдөр 2014. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр өнөөдөр за бид нар гаргалаа гэхэд нийгэм хүлээн зөвшөөрөх үү? Тэр хүн чинь айгүй нэгийг татаад нөгөөтг нь оруулах гэсэн тийм бараг шүүхийн шийдвэр явж байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь 2 жил нэг хүн төлөөлөгчгээ суудсан байж байгаа. Гэтэл 2 жилийн дараа шүүх нийгэмд нэг улс төрийн нөхцөл байдалд ойлгомжгүй шийдэл хийж байгаа юм шиг ийм байдал үүсэж шүү дээ. Тэгээ шүүхийн шийдвэр бол тэр гарах ёстой цаг хугацаанд ач холбогдолтой тэр үедэл гарах ёстой. Тэгэхээр бид нар сонгуулийн маргаан, тендерийн маргааныг богино хугацаанд шийддэг тийм загварлуу авахгүй. Тий. Сонгуулийн маргааныг жишээлбэл
Солонгос улсад шууд дээд шүүхэн шийдэ авчдаг. Тухайн үед нь. Тэгэхээр манайх бол бас яг энэ загварыг авч болно шүү дээ. Давзаалтах шатандаа ядаж анхан шатаар шийдээ шууд дараа нь дээд шүүх. Тэгэхгүй бол ингээд нөгөө 3 шатаар чинь Орон байдал нөгөө хугацаа өнгөрчдөг тийм. 2 жил болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ сонгуулийн маргаан гэдэг юм уу тендерийн маргаан байна. Бид нар чинь бүтээн байгуулалтын нэг цөөхөн хэдэн сартаа л уусан шүү дээ. Тэгэхэд хавар нэг өвөл гэдэг юм уу нэг тендер зарлангуут л асуудал үүсчихдэг. Тэгээ нөгөө зуны идэвхтэй үеийн ингээд удирдлан дуусаа явж шүүхийн шийдвэр айгүй бол тендер нь бүр ажил нэгдэхгүй явдаг. Нэг бол бүр тендер нь яваад дуусаад бүр ажиллаа хүлээлгэж өгсөн бүр 2 жилийн дараа шүүхийн шийдвэр гарна. Хууль бус болж чээд энэ. Тэгээ ийм утгагүй шийдвэр гаргаад шүүх өөрөө ямар үнцэнтэй байх вэ те? Ямар ач холбогдолтой байх вэ? Тэгэхээр энийг ингээд буцаанд богино асуудал байж байгаа. Одоо шүүхийн тухай ерөнхий хууль дээр шүүхийн нөгөө захиргааны эрх ханийн шийдвэрлэх тухай хууль дээр бид нар энийг маргаанаараа ялгах хэрэгтэй. Төрөний захиргааны ерөнхий хууль гэдэг дээр албан тушаалтан одоо нөгөө төрийн байгууллагын шийдвэрүүдийг бүгдийг нэг утга руу, нэг стандарт руу ингэж гаргана. Тасаа хэлээ шүү дээ бас нэг ойлгомжгүй байна уугүй юу гэж. Би нэг жишээ асуултаа шударга урсгалын хэрэглэгчийн талаа газрын нэг компаниг бас надад шалтгаангүйгээр тийм ээ үндэслэлгүйгээр үнэ нэмжээ гэдэг асуудлыг үүсгээд нэг компанид торгуул оногдуулсан. Гэтэл дээд шүүхийн үүд чим одоо торгуулийн хэмжээ нь одоо тодорхой бус байна ч гэлөө биелүүлэхийг шүүхийн тийм ээ шударга урсгалын хэрэглэгчийн талаа газрыг одоо буруутгаад өнгөрсөн. Гэтэл шударга урсгалын хэрэглэгчийн талаа газар нь мэдээлэл өгөөд байдаг, нийгэмд мэдээлэл өгөөд байдаг. Хинийхэн зөв хинийхэн бурууын нөгөөдх торгуулаа төлөх юм уу үгүй юу гэдэг асуудал ингээд дунд нь замхраад үлдчихсэн. Ийм үл ойлгогдох энэ байдлыг шүүх өөрөө үүсгэж байна уу? Эсвэл шүүхийн тэгээ хууль эрх зүйн орчны ийм бүрхэг байгаа юм. Тийм. Тэгэхээр одоо бол манай нөгөө шүүхийн шинтгэлийн хүрээнд гол гаргаж тавьж байгаа юм бол шүүхийн нэгдүгээр хуралдаана бүх юм нээлттэй байгаа. Хоёрдугаар шийдвэр нь өөрөө шүүхийн шийдвэрийн цахим сандаа хадгалагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тийшээ орж нөгөө хандхаас илүүтэйгээр ам тандсан мэдээлэлд итгэж үнэмшээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хоёр тал нь хоёулаа би ялчлаа гэдэг. Би төлнө би төлөхгүй гэл. Тийм. Шүүх бол үндсэндээ юу гэж утсан бэ гэхээр яг энэ хэрэг дээр 6 тэрбумын торгуул тавьсан байдаг. А шүүх нэг компани болвол тэр зохиомл хомсдол бий болгосон үндэстэй байна гэж үзсэн. Зөрчил гаргасан байна. Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна. А гэхдээ 6 тэрбум төгрөг тавьсан нь буруу байна. Яагаад вэ гэхээр хуулийн дээр одоо тухайн бараа бүтээгдэхүүний нийт борлуулалтын орлогын тодорхой хувиар торгуул тавихаар тавьсан. Тэгэхэд дизель түншний хомсдол бий болгол дизель түншний борлуулалтын хүрээнд одоо Орсын орлогын хэмжээнд хариуцлага ярих хэрэгтэй байтал 92 80 бүгдийг нь оруулаад 1.6 тэрбумыг гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр чинь нөгөө зөрчлөн мөн. Гэхдээ хариуцлага нь буруу болчиход байна. Тэгэхээр энийгээ засаа гэд тэр 6 тэрбумын төдөлзүүлсэн шийдвэр гарсан байхгүй. Тэгтээ бол ямар нэгэн байдлаар торгуул байх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр жишээлбэл энэ шийдвэр яаж биелэгдсэн гэдэг нь бол мэдэгдэхгүй л байна л да. 10 жилийн одоо түүхтэй боллоо шүү дээ захиргааны иргэн шүүх байна тийм ээ. Ер нь ирээдүйд ер нь ямар байх хэвээр вэ? Та тавчхаар болохгүй та тэр цаг өнгөрлчихэд. За тэгэхээр би бол шүүх шийдвэрээр хүн гомдож болно. Гэхдээ шүүх үйлчлэгээр хүн гомдох ёсгүй гэж ингэж боддог. Мэдээж хүн маргалдаад ирэхэд үндэслэгүй бол үндэсгүй байна гэж хэлэл явуулахаас аргагүй. Энд нь бол гомдож болно нэр. Гэхдээ үндэсгүй гэж хэлэх бүх одоо гомдлыг аваад үндэсгүй гэж хэлэх хооронд энэ шүүхийн ажиллагаа явж шít. Энэ бүх ажиллагаанд иргэд ямар ч байсан нэг сэтгэл ханамжтай гардаг тийм шүүхтэй байгаас л гэж бодож байгаа. Энийг бид нар бол шүүхийн хүртээмжтэй байдал гэж томилдог. Ирэх 10 жилийн хугацаанд захиргааны шүүх хамгийн хүртээмжтэй шүүх болох ийм л зорилт тавьж байгаа. Хамгийн нээлттэй. Хамгийн нээлттэй. За баярлалаа их үзэгчдээ. Өнөөдөр би студид Усан дээд шүүхийн захиргааны иргэн танхимын тэргүүн Батсууртай ярилцлаа. За захиргааны хэрэг хилцэхийн захиргааны хэргийн шүүх одоо Монгол улсад байгуулагдаад 10 жил болж байгаа гэдэг үзэгч та бүхэн сайн мэдж байгаа. Ингээд анхаарч үзэгч та бүхэнд баярлалаа. Танд их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд амжилт хүсье. За анхаарч үзсэн та бүхэнд баярлалаа.